Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдөр батгал хичээлээр уулзж байна. За өнөөдрийн батгал хичээл болохоор өмнөх хичээлээр өгөгдсөн нийлмэл өгүүлбэр буюу өгүүлбэрийн гишүүдээр зурх гишүүн өгүүлбэр гаргах гэсэн сэдвийнхаа дагуу батгал хичээлээ өгж байна. За өнөөдрийн 3 өгүүлбэр өгөгдсөн байгаа. Энэ 3 өгүүлбэрийг бүтцийг хараарай хүүхдүүдээ. За дэвтрээ гаргаад эхний 1-р өгүүлбэрээ дэвтэртээ бичээрэй. 1-р өгүүлбэр маань өвс ногоо улам ихээр ургаж малын сүүшин нэмэгдэнэ гэсэн өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийг ихлээр зургатаа бүгдээрээ холбоо үгээр харъя. За холбоо үг маань өвс ногоо үгийн санцсан холбоог. За улам их хилжүүлсэн холбоог. Заавар ямар холбоо үг вэ гэдээ сүү шим холбоо үг. За ингээд үйл үгээс эхлээд зургийг бүгдээрээ. За нэмэгдэнэ ургаж. За юу ургаж байгаа вэ хүүхдүүдээ? Өвс ногоо яаж ургаж байгаа вэ? Улам ихээр. За малын юуны? За сүүшин. Юу нэмэгдэж байгаа? Сүүшин нэмэгдэж байгаа. За ингээд энэ өгүүлбэр маань бүтцийн хувьд ямар өгүүлбэр вэ гэхээр та нар энд ямар нөхцлөөр холбогдож байна гэдгээс хараарай. Зэрэгцгийн жижигээр дараа хүүхдтэйгээ холбогдож байна. За тэгээд нэг цагт болж байгаа учраас зэрэгцэн нийлмэл өгүүлбэр байна гэж бүтцийн дотор холбоно. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр бид нөгөө гишүүн өгүүлбэр гарна гэж ерөөсөө бодох юм байхгүй. Түүнийг шууд ингээд бүтцийн дотор холоод цааш нь явна гэдгээ та бүгд өмнөх мэдлэг дээрээ тулгуурлаад бас бацтгаад аваарай. За хоёрдугаар өгүүлбэр маань баруун хойноос сэгэлзэх аясын зөөлөн салхи цаснаас цухойсон өвсний толгойг үл мэдэг ганхуулна гэсэн өгүүлбэр байна. За энэ өгүүлбэр маань бүтцийн хувьд ямар өгүүлбэр байна вэ гэдгийг хичээсэн хараад аваарай. За энэ өгүүлбэрт холбоо үг байна уу гэдгийг мөн сайн хараарай. За ингээд өгүүлбэрийн гишүүдээрээ үйл үгээс эхлээд зуръя. За ганхуулна. За цухойсон. За сэвэлзэх гэсэн өгүүлбэрийн гишүүнүүд байна. За ингээд эхнээс нь эхлээд өгүүлбэрүүдийг зураад эхлэе бүгдээрээ баруун хойноос гэж. Баруун хойноос хаанаас? Баруун хойноос. Аясын салхи, аясын зөөлөн салхи. Юуны салхи? Зөөлөн. Ямар салхи? За салхи юу юм тийм ээ? Цаснаас цухойсон. Юунаас? Энээс юунаас гэдэг маань шууд тусгатунаа гарч ирэн цухойсон өвсний толгойг юуг шууд тусгатун үл мэдэг. Үл мэдэг гэдэг маань ямар асуулт хариулт вэ хүүхдүүд? За үл мэдэг гэдэг маань яаж харагдсан? Үл мэдэг харагдсан. За энэ байдлаар зурагдаж байна. За ингээд зурсныхаа дараа өгүүлбэрүүдээ хараарай хүүхдүүдээ. За энд хэдэн өгүүлбэр гарч ирсэн байна. За өгүүлбэр гарч ирэхдээ яаж холбогдсон байна гэдгээр нь ямар нөхцлөөр холбогдсон байна гэдгийг хараад тодорхойлоод аваарай. За жишээ нь сэвэлзэх гэдэг дээр хээ нөхцөл байна. Цухойсон гэдэг дээр сан нөхцөл байна. Тэгэхээр та хэд маань хээ сан гэдэг маань юуны нөхцөл вэ гэдгийг сайн бодоод аваарай. Би та нарт Монгол бичиг дээр сандаг хээ мар хойц гэдэг нөхцөл бас үгээр чийжлүүлсэн маа. Тэрнийхээ ижилээр ингээд бодохоор энэ маань тодтгол гишүүн. Тодтгон холбохын нөхцөл. Тэгэхээр тодтгон холбохын нөхцөл энд гараад ирж байгаа учраас энэ та маань тодтгол гишүүн өгүүлбэр гарч ирэх нэ гэдгийг эндээс харах юм хээгээр. За тодтгол гишүүн өгүүлбэр гэхээр баруун хойноос сэвэлзэх. За баруун хойноос сэвэлзэх гэхээр харьяаны буюу хаанаас юм бэ гэдэг маань харьяаны тодтгол буюу X-ээр гарч ирж байна. За тэгэхээр тодтгол гишүүн өгүүлбэр гаргахад үлдэж байгаа өгүүлбэр маань ерөөсөө гол өгүүлбэр гэж үзэж байгаа. Тэгэхээр гишүүн өгүүлбэр маань ерөөсөө туслах өгүүлбэр гэж үзэж байгаа учраас ингээд үлдэж байгаа өгүүлбэрүүдийг уншихад утга төгс байна уу гэдгийг хараарай та бүхэн. За аясын зөөлөн салхи цаснаас цухойсон. За цухойсон гэдэг дээр бас гарч ирэх гээд байна. Тийм ээ гишүүн өгүүлбэр сан гэж байгаа учраас. За урдуура яаж авах вэ гэдгээрээ та нар бодоорой. За үлдсэн өгүүлбэр маань гол өгүүлбэр учраас за зөөлөн салхи гэдэг авахаар үлдэж байгаа өгүүлбэр маань аясын өвсний толгой гэхээр утга төгөлдөр гарч ирж чадахгүй байгаа учраас яаж авах вэ? Та нар аясын зөөлөн салхи
өвсний толгойг үл мэдэг ганхуулна гэдэг ингээд уншихаар үлдэж байгаа гол өгүүлбэр маань утга төгөлдөр гарч байгаа гişүү өгүүлбэрээ захирч чадаж гэнэ үү гэдэг дээр анхаарал ингэж гişүү өгүүлбэр хийдэ гаргах жишээтэй. За жишээ нь одоо үлдэж байгаа гол өгүүлбэрээ унших үдэрэ. Айсын зөөлөн салхи өвсний толгойг үл мэдэг ганхуулна. За утга төгөлдөр гарч ирж байгаа. Тийм учраас энэ цаснаас зохиосон баруун хойноос хөвөлцөх гэдэг маань туслах үгээр орж ирнэ. Өгүүлбэрээр орж ирж байна гэсэн. За ингээд энэ өгүүлбэр маань ямар бүтцтэй өгүүлбэр байна вэ гэдгийг хараад та нар тодорхойлоорой. За зөв тодорхойлж байгаа гэж бодож байна. За энэ маань угсарсан нийгмэл өгүүлбэр болж байна. Ингээд угсарсан нийгмэл өгүүлбэр дээр ерөнхийдөө гişүү өгүүлбэр гарч ирнэ гэдгийг та нараас за хараад байна. За ингээд гурав дахь өгүүлбэр маань хээрийн болжмор сүргээрээ нисэж өндөр тэнгэрт эргэлдэн ганц хүрэн илээ шууны баасанд цайрсан том хатан дээр сууж үд сөдөө маажин гэсэн үг байна. За энэ дээр доктортой холбоо үг байна уу гэдгийг хараарай эхлээд. За сүрэг гэдгээрээ байж байна тийм ээ. За энэ маань хээзээ буюу язгуур давтсан учраас хилцүүлсэн холбоог болж өгч байна. За өөр ямар холбоо үг байна хараарай өгдөөтэй чааш нь. За үд сөд. За энэ болохоор нийтлэлт болж байгаа учраас үгийн санцсан холбоо болж байна гэсэн үг. За ингээд өгүүлбэрийн гишүүнээсээ зураг дээрээ маажин сууж за цайрсан хээрийн болжмор сүргээрээ нисэж тэгээд энэ жигэр холбогдож гарч ирж байна. Тэгэхээр та нар бас бүтцийг анхаарч байгаарай. Өндөр тэнгэрт эргэлдэн энэ гарч ирж ганц хүрэн илээ шууны баасанд цайрсан том хатан дээр сууж үд сөдөө маажна гэсэн өгүүлбэрийн өгүүлбэрийн гишүүнүүдийг боллоо. За ингээд технээсээ зураараа хээри юуны болжмор сүргээрээ яаж ниссэн энэ хоёр маань холбоо болсон учраас нэг гишүүнээр зурагдана гэсэн үг. За нисэж өндөр тэнгэрт ямар тэнгэрт өндөр хааны тэнгэрт эргэлдэн ганц хүрэн илээ хитэн тийм ээ ганц хүрэн ямар гарч ирж байна илээ шууны юуны баасанд юунд том хатан дээр ямар хаан за хаан гэдэг дээр тасархай зурсаар байц сууж үд сөдөө маажна юуг маажж байгаа үд сөдөө маажна гэсэн өгүүлбэр бүтэж гарч ирж байна. За ингээд ямар бүтцийн хувьд ямар өгүүлбэр вэ гэдгийг одоо дээрээ тодорхойлъё. Энэ дээр гişүү өгүүлбэр гарах нь гэдгийг хараарай. За энд жигэр холбогдож гарч өгж байна. Эргэлдэн гэдэг дээр энэ гарч өгж байна. Хүрэн илээ шууны баасанд цайрсан. За цайрсан гэдэг дээр сан гарч ирж байна. Холбоо сан яас. За илээ шууны ганц хүрэн илээ шууны баасан гэдгээр авч болох нь гэдгийг сайн хараад та нар үлдэж байгаа гол өгүүлбэрээ бас утгыг гаргаж ирнэ шүү. За тэнгэрт эргэлдэн гэдэг дуусгаад үзье бүгдээрээ. За ингээд цайрсан гэдэг гişүү өгүүлбэр маань өмнөх маань ганц хэдээр гарч болох нь гэдгийг харъя бүгдээрээ. Ганц хүрэн илээ шууны баасан цайрсан гэдэг өгүүлбэрийг гол өгүүлбэр гэдэг авъя. За үлдэж байгаа өгүүлбэр маань утга төгөлдөр үлдэж байна уу гэдгийг хараарай. Өндөр тэнгэрт эргэлдэн том хатан дээр сууж өндөр тэнгэрт эргэлдэн том хатан дээр сууж үд сөдөө маажна. За ингээд энэгээр гişүү өгүүлбэр маань ингэж гарч ирж гол өгүүлбэрээ ингэж авч байна гэсэн үг. За гол өгүүлбэр маань ганц хүрэн илээ шууны баасан цайрсан гэдэг гол өгүүлбэр. За ингээд гол өгүүлбэр маань гişүү өгүүлбэрээ захирч чадна гэсэн үг. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За та бүхэн гэрийнхаа даалгаварт яг ийм бүтц хэлбэрээр бүтсэн өгүүлбэр тус бүр нэг нэгийг бичиж дэвтэртээ бичиж зураарай. За эхний өгүүлбэр ихэд зэрэгцэн нийлмэл өгүүлбэр болсон, дараагийнх нь угсарсан нийлмэл өгүүлбэр, дараагийнх нь хойлмог нийлмэл өгүүлбэр гэдгийг дээр тодорхойлж өгье. За энд яг хойлмог нийлмэл өгүүлбэр бэ гэхээр энэ зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн
өгүүлбэрийн шинж гарцсан. За энд өгсөрсөн нийгмэл өгүүлбэрийн шинж гарцсан. За тийм учраас энэ холимын нийгмэл өгүүлбэр болно гэдгийг нь тодорхойлж байна. За анхаарал тавьсан явдал баярлалаа.